Орон нутгийн тэр гэрээтэй тэр тээвэртэй холбоотой асуудал бол яг үндэ бол 2024 онд бид нар 800 гаруй мянган тонн үрс хилээр гаргацсан байгаа үнэн боловч нөгөө талдаа бидний хилийн цаанаага агуулгах тэр бараг 200 мянган тонн үндсэндээ манай агуулгах дүүрсэн байна. Тэр мэдээж бид нар тэр 11-12 сарын тээврийн хөлс өгөөгүй асуудал бол байгаа. Тэр үнэн. Энэ бол нөгөө бидний цаана борлуулж чадахгүй нөгөө зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоо ингээд нөгөө худалдаа авах чинь үрс татахгүй байгаатай холбоотой тэр агуулгах дүүрсэн тэр нүүрс нь бол тэндээ тэгэл тэрнтэй холбоотой. Зүгээр авахаар хариу арга хэмжээний хувьд бол бид нэр энэ 4 болон 5 сарда багтаагаад өгчих гээд нэр ингээд төлөвлөгөө гаргаад хоёр компанитай бол ажиллаж байна. Нөлөөллийн бүс тэр бүхэл нүүрсний хувьд бол мэдээж бид нар бол үгүй гэж хэлээг байгаа. Өгнө. Зүгээр их үү бага уу? Бид нар дээрэс нь зүгээр хажуугаар нь бид нар өөрсдийн ордын онцлог шинж чанарт харуулдаг тэр нөгөө номтог нүүрсийг бол үнэгүй гэж байгаа асуудлыг бол дахин хэлж байгаа. Тэр нь өөрөө бас нэг цаанаас учиртай. Тэр нөлөөллийн бүсийн асуудал байгаа тийм ээ. Та нөлөөллийн бүсийн судалгааг бол бас энэ гэрээн дээр бол байгаа. Ер нь бол Ховд аймгийн гэрээний асуудал дээр бол нэлээд энэ асуудлуудыг бол нэлээд тодорхой тусаад нөлөөллийн бүсүүдийн айлуудыг бол одоо тэр нөгөө үйлчлээд тогтоох асуудал дээр бол гэрээний зүйл заалтаар ороод ирсэн байгаа. Бид нар хөлөөрөж зөвшөөрч байгаа. Тэгэхдээ бидэрт манай талаас ямар санал тавьж байна гэхээр окей нөлөөллийн бүсийн асуудлыг бол манай нөлөөллийн бүсийн мэргэжлийн компаниар ингээ те нөлөөллийн үнэлгээ гаргуулаад тодорхойлоод тэрнийхээ үндсэн дээр ажлын хэсгээр бас яригдсан нөлөөллийн бүсийн мэргэжлийн компаниар үнэлгээ гаргуулад тэрнийхээ ажлын хэсгээр хамтарсан маягаар тэгээ шийдээд явъя гэдэг зарчмын тохиролцоонд бол хүрсэн байгаа.